Бурхан халдун дэлүн болдог буурлаас заяасан төрөлх нютаг хаан Чингисийн тоонот оршсон хамаг Монголын дагшин үлги холоос цэнхэрдэх оном болж холбоорот дадал хайрхан орчин агаар газар шороон олон зууны түүхийг хадгалсан нютаг аргамаг хөлгөн эр заглын удам ард төмөн алангаагийн үр сад. Эзэн Чингисийн унсан газар угаасан ариун ус газар шороог үеийн үед шүтэн тахиж энэл нутаг төрж өссөн гэж бахархах юмтай улс бол Хэнти аймгийн Дадал сумын халуун элгэн Буряд зам билээ. Ан Хэнти шигэн түшигтэй хатан ижи оном болж улзголын хонс шиг ариухан гүдисхэн нутгийн Буряд өвгцүүлтэй учран золгож хөөрөлдөх бончиг сайхан. Миний ижибабэ өвөг дэдэснэ энэ нутагт олон үеийн цаа төрсөн өсөж нутагласан нутаг юм. Энэ нутагт их богд Чингис хаан мэндэлсэн. Энэ нутгийг манай Хэнти аймгийн Дадал сумын ононгийн дэлүн болдог гэж гасрал да. Энэ нутагт миний өвөг шинэ 100 жилийн орд нутаглаж эхэлээ. Тэрнээс бид удам данисаар байгаад өдөө хүртэл энэ Чингис хаанайхаа зүсэн нутагт амьдарч байдаг бахараа төвөндөө бахархаж омгорхож явдаг л да. За би яшхада хоргой халван омгой хори Буряд хоргой халван омгой хүмдэ аанзтай аштын гэлгээ шимэд дорж гээш хүм байна. Тэгэхэд манай эсэг өвгөдүүд хойд хорин нутаг хаа зөөрж ирэхдээ сэрүүн галдтай гээш газраар нутаглаж байгаа. Энэ л одоо Дадал нутаг байсан. Тэгээд энд орж ирээд Монголд одоо дагаар орж 1922 онд Монголын харьяат болж дагаар ороо юм. Зэрэг дагаар орхон цагаа хойшил одоо энэ нутагт байж байгаа. Тэгээд одоо энэ Чингисэнгэ өсөн төрөн энэ нутагт өрсөж байжж хүмүүжж ингэж явсан зам да. Бидний хэсэг уран бүтээлчид Дадал сумын нутагт аяны дөрөө молтолж зураг авах үед энэ нутгийн унган иргэн гэлгийн чимэд дөрж байгаатай танилцсан билээ. Тэрээр өдгөө 70 насыг хэдий гарсан ч эдэрхэн залуу мэт хөнгөн гавшгаа ухаан саруулхан хэлэх ярих нь нэн сонирхолтой харахад нэрэл Буряд өвгцүүл цаанаал нэг ийм жавхаатай байдаг сан гэж бодогдож билээ.
чимэд дөржигван гэрт зочилж агтай цай содтой пошкийг амтлан суух завшаан аян замын уртад ядарсан бид бүхний нэгэн жаргалан байлаа. Эдний 8 настай болчраас 80 настай хөгш чүлэн хүртэл гар хүмхэн зүгээр сууна гэж үгүй. Буряд зэн ажилсаг улс. Нэгэн цагт их яруу нариг чойним буряд гэсэн нариглалда мөн чиг сэтгэлд буутал шүлгэлсэн юутай олзуур хууштай байв. Эний миний буряд өндөр орой темал гайд чинь өргөн имжээртэй дээлд чинь утсан цасагтай бүсэнд чинь улаан сохи гуталд чинь ойд хангинах сүхэнд чинь ононг гатлах бирваасанд чинь мойлтэй тос зөөх хинд чинь монцгор мөнгөн трупгэнд чинь Буяа хөрөнхү зүүнд чинь бухай юлдэн хутганд чинь уйхан иршүүд аашнд чинь угийн ажилсаг айсанд чинь хатур тармуур анжсанд чинь хашаа амбар бууцанд чинь хатгуур мөртэй тэргэнд чинь хатирч мөртэй чарганд чинь нэрмэн шүлгмэн зүрхмэн нэг л ирэхгүй татагдаад байна л мен дамар буряд зон эй миний буряд тэд буряд зоныхон алтаргных наадманд байнга оролцож аяду бүжгэрэн гайхуулдаг улс. Ер нь бурядын алдартай Йохрах хажиран дэлхийн залуучуудын их наадмын урлагийн хөтөлбөрт орж гадаадын олон үзэгчдийн таашаал хүртэж байсан тухай дадал нутгийн уугуул алдарт дуучин Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Пүрвдөрж байгаа бахархан ярих дуртай. Буряд зам бол хэзэнээс мөнх тэнгэрийн тахилгатай улс. Тэд үеийн үед төрсөн нутаг газар шороо гон тахиж үтсээр иржээ. Тэгээд ч 1938 дугаар оноос хойш тахиж байгаагүй дадал хайрхан улаан чимэд дөрж байгаа өрөө хүүхэд хамаатан саднараа санаачлан тахин шүтсэн нь нутаг олныхон төлөө гэсэн сайхан сэтгэлийн
билээ. Манай дадлаа аваагийн шээ 1938 он хойш оройдоо тахигдаагүй аваа 68 жилийн дараа энэ жил одоо сэргээж тахиж байна биз дээ. Тэгэхдээ энэ овоондоо энэ нутгаа хин энэ зон олон одоо шөтөж өргөж явах юм. Тэгээ 38 онд хэлмэгдлийн их варианы хойш энэ тахидаг ламш байхгүй болоо энийгээ тахидаг номш мэдхээ болоо ингээд одоо энэ аваа тахигдах бол юм да. Ингээд энэ одоо мөнөөж энэ олон замнаа соголж Эрдэнэ Батламтя ийгээд энэ аваагаа тахиж байна гэдэг. 안녕하세요. 실람의 제게 아윙가민디에게 미다에게 Чимэд оржуга эхнэр эрэгзэнийхэн хамт үр ач нараа ториулан суугаад цай уухын зур өнгөрсөн хийгээд одоо ирээдүйг төсөөлөн хөөрөлдөх их дуртай. Чимэд оржуга бол жирийн малчнаас бригад сумын дарга хөдөлмөр нэгдлийнхэн орлогч даргын албыг хашиж явсан туршлагатай тулгатай сайхан буурал юм. Тэрээр бас дадал нутгийнхан гэсэн дурсамж номож хэвлүүлээд амьдсан тухайгаан бидэнд сонирхуулан ярьж билээ.
Энэ буряд зонд үеийн үед ганцхан бахархал бий. Бид чинь эзэн богдо Чингис хааны төрсөн нутагт өсөж байдсан өөдөл нь дэвжиж ява зон олон шүү гэж бахархах дуртай.